За сайн байцгаана уу? За уншлаг хөрөх өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлагаар танд хорвоо ертөнцөөс ямар бэлэг ирж байгаа вэ гэдэг сэдвтэй уншлага хийх гэж байна. За өөрийн өдрүүдэд ямар бэлэг ирж байгаа вэ гэдэг. За ингээд уншлага унших 3 хөзрийг тавьсан байна. За 1 2 3 гэдэг. За тэгээ өөрийнхөө мэдрэмжээр хөзрөө сонгоорой. За сонгоцсон баг тий. За ингээд 1-р группийн уншлага эхлэх гэж байна. За эхлээд төлхөө мессеж хорвоо ертөнцөөс танд яг ямар бэлэг ирж байгаа вэ гэдэг. Ямар бэлэг ирж байгаа вэ гэдэг дээр Oracle картыг авъя. Сонирхолтой баг зүвчгсэн масктай хүний карт гарч ирж байна. Вау, commitment, marriage, promises гэж байна. Бас их сонирхолтой. За хорвоо ертөнцөөс танд яг ямар мессеж ямар бэлэг ирж байгаа вэ? Группийн хорвоо ертөнцөөс ямар бэлэг ирж байгаа. Ертөнцөөс өгч байгаа бэлэг. За энэ хоёр маань юу гэж байна? Wow, blowing kiss, poker face. За хэл сонирхолтой гоё мессеж картууд гарч ирж байна. За хорвоо ертөнцөөс 1-р группийн ирж байгаа бэлэг. Нарын үед хэлэх нь юу байна вэ? Right now гэн. За бүр яг одоо гэн мессеж хүрэх цаг мөчтөө нэг бэлэг хүлээж авах нь дээ, тийм ээ. За одоо болохоор тараад хөзөрдөр. За 1-р группийн өдрүүдэд ертөнцөөс ямар бэлэг хараагаад унаж байна бас. Зөндөө олон карт таарсан. Хорвоо ертөнцөөс ирж байгаа мессеж бэлэг. За энэ байх нь чихтэй хүн гоё high priestess үзэр chariot. Асар хурдтай энерги ер нь ирж байна. Яг одоо гэд магадгүй мессеж хүлээж авах энэ цаг мөчтөө яг тэр тухайн цаг мөчт нь ирж байгаа энерги л ер нь гарч ирэх гээд байна да. Маш хурднаар ирж байгаа. ертөнцөөс ирж байгаа бэлэг нь юу вэ? Бэлэг гэж одоо юу ойрын өдрүүдэд юу тохиолдох вэ бэлэг гэсэн л. За тэгээд нэмэлт мессеж авахаар бол ахиж нэмэлт тэр тухайн юунд татаад хөзрөө татаад явчихна. Юу хоолоо
Sorry. Хоолой сонирхол болоод байгаа. За. За энэ картаар болохоор Bloop буюу mask тэг pretending гэнэ. Pretending гэж юу гэсэн үг юм бэ гэдгийг нэг харагдах юм. Pretending. Pretending. Зүү. Дүр эсгэлтийг хэлдэм байна. Нэгсэндээ яг нэг өөр дээрээ бүрэн байхгүй дүр эсгэж байгаа байдлыг масктай байдлыг илэрхийлээд байна л да. За танд ойрын өдрүүдэд яг ирж байгаа мессеж гэхээр энэ одоо масктай амлалт гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр танд ойрын өдрүүдэд ирэх гээд байгаа юм энэ marriage, promise, fidelity гэсэн эдгээр болохоор одоо яг нэг амлалтыг илэрхийлж байгаа. Тэгэхдээ энэ нь нэг тийм хуурамч байдлын амлалтыг бас хэлэх гээд байгаа гэж магадгүй юм шиг үн. Тэр нь болохоор масктай дүр эсгсэн байдлыг илэрхийлээд байна л да. Яг жинхэнэ сэтгэлийг биш, жинхэнэ одоо юу биш. Өгөх ба улаан авах шудраг байдал те хайр сэтгэл. Яг ингэж байна. За та яг нөгөө нэг ойрын өдрүүдэд танд одоо ирэх гээд байгаа мессеж гэхээр та нэг юм нөгөө нэг хайр сэтгэлийн тал дээр ингээд нөгөө нэг одоо үнэнч байдлыг хин нэгэнд ингээд нөгөө үнэнч одоо юу гэх юм одоо хин нэгэнд ингээд нэг одоо нэг хайртай биш хэрнээ нэг тийм хайртай дүрсгэх. Жишээ нь одоо тий эсвэл одоо бас энэ бол хосын харьцаан дээр хин нэгэнд байл халахад хайртай биш хэрнээ хайртай дүрсгэх. Эсвэл одоо нэг компани ажил төрлийн харьцаа байлаа гэхэд одоо яг нэг хамтарч ажиллая гэсэн ч юм уу нэг санаа байхгүй хэрнээ одоо за тэгээ хамтраа гэдэг ингээд нэг ярих нэг тийм одоо нэгсэнтэй дүр эсгсэн байдлыг л ойрын өдрүүдэд ирэх гээд байна л да одоо танд. Taking chance, risk, option, not showing, hand gambling гэдэг. Энэ одоо нөгөө poker face буюу ингээд нууц царай гэсэн үг бас л тий poker face гэдэг чинь тамгын хөзрөө нуугаад нэг одоо нэг өөр өдөртөө байсан ч тамгатай юм шиг ингэж нөгөө нэг царайлж ингэж нөгөө нэг бас дүрсэгдэн штэ. Тэгэхээр энэ хоёр өдрөөр яг үнэндээ хоёулаа яг ижил утгыг илэрхийлж байгаа байхгүй юу? Дүр эсгэлтийг яг байгаа нууц хөзрөө жинхэнэ нууж агаад тэгээд одоо нэг тийм байхгүйсэн ч байгаа юм шиг царайсан тийм. За хамтрахгүй байсан ч хамтрах гэж байгаа юм шиг царайсан. За хайргүй байсан ч хайртай юм шиг дүр эсгэж царайсан байдлыг л ер нь бол танд ирэх гээд байна л да. Тий. Ойрын өдрүүд. Тэгээд тэр нь яг тэр таныг энэ уншлах сонсох тухайн тэр цаг мөчид бүр right now гэж байгаа хгүй бүр яг одоо гэд. Тэгэхээр ойрын өдрүүдэд яг ирэх гээд байгаа юм чинь энэ мессежийг хүлээж авч байгаа тэр цаг үед чинь ер нь бараг тохиолдох баха. За тэр нь болохоор танд нэг юм. Тэ? Та өөрөө хүнд тий байна уу? Эсвэл өөр хүн танд байна уу? Одоо тийм нэг юм дүр эсгсэн байдлыг ажил төрлийн хамтрал байсан ч гэсэн түрүүн хэлсэн шүү дээ тий. Хамтрахгүй ээжж хамтрах гэж байгаа юм шиг царайлах энтрийг амыг чинь дагуулж худлаа ярих энтрийг хэлээд байгаа байхгүй юу? За танд нэг тийм юм л ярих гээд байгаа юм байна. Энэ нь одоо бэлэг гэж хэлэх нь одоо хаашаа жоохон тийм бас л одоо тийм энэ хуурамч дүр эсгсэн хүнээс одоо нэг сэргийлээрээ гэсэн одоо баг энэ мессежний бэлэг юм байна л да. Яг үнэндээ бол одоо энэ урьдчилаад одоо ингээд та тэр үедээ ингээд энэ мессежийг хүлээгээд авчихар чинь бас мессеж одоо юу гэх юм тэр таарагийн мессеж дээр нэг тиймэрхүү юм хэлэгдэжсэн гэдэг нэг урьдчилаад одоо нэг иймэрхүү юм сонсцсон хүн чинь нэг одоо юу гэх юм сэрэмж тэ болно шүү дээ тий. Тэгэхээр нэг шууд итгэхгүй болно шүү дээ. Одоо хин нэг юм ярьж байвал бас нэг цаатал наадлын одоо за энэ чиг яг одоо бас үнэн биш үж магадгүй жоохон тэгчих шиг боллоо. Жоохон багтаа царайлаад багтаа надтай харьцаад байгаа шүү гэн гэсэн нэг тийм одоо нэг урьдчилаад надах чинь тийм шүү гэсэн одоо мессежийг танаар одоо надаар дамжуулж танд ингээд нөгөө хэлүүлж байгаа юм байна. Тэгэнгүүт эн чинь танд нөгөө нэг урьдчилаад
нэг сонсчоор чинь таны хувьд бол нөгөө бэлгэл болно л да тийм ээ. За тэгж л тийм мессеж гарч ирж байгаа юм байна. Тий. Тэгсэн тий анхаараарай жоохон багтаа харьцаад байна шүү тантай гэдгийг урьдчилж хэлүүлж байгаа л бэлгэл байна л да тийм ээ. За энэ right now үзүүлэлтээр мессеж бас байгаа дээ. За тэрийг нь бас тий одоо яг одоо энэ цагта одоо байхыг хэлж байгаа штэ. Яг одоо энэ цагта байгаа байдлыг тэгэхээр тий урсгалаас хэд төрүүлж одоо болохгүй. Хорон мөч бүрийг даван туулж чадхаас илүү юу ч тохиолдохгүй гэдэгт удахгүй та итгэх болно гэж байгаа байхгүй юу? Одоо цагтаа байж урсгалаас хэд төрүүлж болохгүй. Одоо нэг хит яарах хэрэггүй л гэдэг юм байна л да тийм ээ. Тийм. Хэрвээ ямар нэг юмд яарж байгаа сэтгэл байгаа бол тийм хит төрүүлэх гэж яарсны хэрэггүй. Хорон мөч бүрийг даван туулаад яаж даван туулж чадж байгаагаас ч н одоо хамаарч тийм дараагийн ирээдүй ирнэ гэдэгт бол удахгүй чамайг итгэх болно гэж. За тийм утгатай юм байна. За тэр нь болохоор тийм ёо энэ хоолойч тийм ямар төвхтэй юм. Sorry. Уучлаарай ерөөсөө хоолой нэг сонирм пар гэж орж ирээд. За тэгэхээр энэ дээр яг одоо гэсэн энерги нь өөрөө болохоор ерөөсөө яг тухайн цаг мөчид асар хурдтайгаар ирж байгаа энерги байгаа шүү. Тэгэхээр танд нэг өөрийгөө нэг тийм хамгаалах нөхцөл байдал яг үүсгэж байгаа байхгүй. Энэ нэг пэсттэй царайтай хүнээс юу гэх юм масктай царайтай хүнээс покер пэсттэй масктай царайтай хүнээс нэг өөрийгөө хамгаалах байдал нөхцөл байдал яг тэр ойрын өдрүүдэд ирэх гээд байна л та. Та тэрнээс болоод энэ одоо багтаа царайтай хүнээс болоод нэг юм тодорхой хэмжээд одоо яасан дээр өгөөд нэг тийм хий тэмцэл гарч ирээд тэгээ танд нэг тийм шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үе ирэхээр та нэг яаж шийдэхээ мэдэхгүй тэгсэн хэрнээ энэ хүмүүстэй энэ нэг багтаа хүнтэй нэг юм тэмцэлдэх энерги гарч ирээд байна. Тэгэхээр энэ ерөөсөө л нэг юм тийм гэр бүлийн харьцаа ч юм уу тэм найз нөхдөд юуны харьцаа байлаа гэхэд тэр хүний нэг тийм жоохон хуурмаг байдлаас болоод таны нэг жоохон яахаа мэдхгүй тэгээд нэг энд одоо энэ хараа тэмцэл байгаа байхгүй нүдэ бооцсон юм чинь одоо байгаа онохгүй шүү дээ тийм. Тэгэхээр яг тийм тэмцэл тэгээд тэрнээсээ болоод та нэг жоохон сэтгэл санаа жоохон одоо юу байх гэдэг юм л та. Энэ одоо тэгэхэр ч одоо нэг тийм сайхан бэлэг бол бас биш байгаа даа л да тий. Ойрын өдрүүдэд ирэх гээд байгаа юм чинь жоохон тийм маш хурдтайгаар нэг жоохон хуурамч байдлын юмнаас та өөрийгөө хамгаалах. Тэгээ тэрнээсээ гойч ингэж жоохон хямрахал юм ирэх гээд байна л да. Тэгэхдээ энэ мессежийг үндсэндээ энэ уншлагыг хүлээж авч байгаа нь өөрөө л бэлгэл юм байна л да. Ягаад гэвэл за энэ багтаа шүү надад нэг жоохон хурамч хандаад худлаа яагаад вэ шүү гэдгийг нэгсэндээ орчлоо сонсчоор чинь хүн чинь шал өөр л дөө тий. Тэг яг л нэг тийм өөрийгөө хамгаалсан энерги байгаа байхгүй юу? Энэ төр ч гэсэн хүмүүстэй тэмцсэн. Энэ төр ч гэсэн бас нэг тэмцэлдсэн. Тэгээд энд нэг жоохон тэрнээсээ болж хямраад байгаа. Тэгээд тэр нь асар хурдтайгаар ирж байгаа. Тэгээд танд нэг тийм шийдвэр тийм энэ хүнтэй цаашдаа үргэлжлүүлэх үү яах уу гэдгийг шийдэх тийм шаардлагач гэх юм уу? Нэг тийм энерги ирээд байна. Гэр бүлийн байдал байлаа гэхэд энийг жоохон хуурмаг байдалтай гэрээс гадуур одоо нэг юу гэх араар тавилт гэх юм уу? Тиймэрхүү чиглэлийн юм. Хуурамч хамлалт. Тэгэл наана нэг өөр юм ярьцаа цаанаа өөр юм хийгээд идэг нэг багтаа хүн. Тэгээд уул нь тэр нь өөрөө гэр бүл байх магадaltaй. Ягаад гэвэл marriage буюу гэрэлсэн хүн дээр одоо тийм эсрэгтлээ жоохос одоо чамд нэг юм ярьчаал өөр газар өөр юм яриад өөр юм хийгээд яваад та тэрнтэй нь одоо нэг жоохон юм сэтгэл зовоод яаж байгаа байдал. За тийм юм гарч ирэл л да. Ер нь бол
Тэгээд танд энэ тухайн хорон мөч бүрийг тухайн цаг үед нь ингээд давж явахаас өөр одоо тийм илүү одоо тийм юм юу гэх юм үнэн юм байхгүй гэдгийг та удахгүй ингээд ойлгоно гэдэг аахгүй юу. Яс юм дээр амлалт гэдэг юм чинь өөрөө шаал худлаа юм байна гэж ойлгох гээд байгаа аахгүй юу. Товчхондоо хэлэх юм бол тэгэхээр энд нэг ихтгэл алдуулсан багтаа царайтай хүнээс болж та тэрний тэгж амлаж исэн барьж исэн нь бол өстой шал худлаа юм байна. Ер нь тэгээд юунд итгэх юм бэ, хинт яах юм бэ гэсэн нэг тийм тэмцлийн нэргэл. Магадгүй тэгээд тэрэндээ таныг буруутгаад байх юм шиг тий. Тэрнээс нь болоод энд нэг жоохон хаалаа л да. Сэтгэл зовоол байна л да. Нэг жоохон тийм таагүй байлэг л байна да энэ ч одоо харин ч. Одоо тэгээд тий. Энэ таагүй юу нэгдүгээр группыг олж сонсох нь тэгээд ховор байгаас л гэж бодхоос тий. Ингээд нэгдүгээр группыг нэг сонгохгүй байвал жоохон таагүй байлэг бол тий яахгүй юм байна. Гэхдээ энэ асуудал чи одоо жишээ нь ингээд гинт гарч ирэхгүй л дээ. Гинт гарч ирэхгүй тэгээд нэг одоо ч гэсэн тодорхой хэмжээнд нэг юу хасна л байгаа л да. Одоо нэг хүн чинь нэг ямар нэг зүүн совин гараа гэдэг шиг нэг за нэг л нэг юм жоохон худлаа байна уу да гэдэг нэг мэдрэгдээд нэг өөрт нэг байгаа шүү дээ тий. За энэ ийм жоохон тийм онцлог боллоо тий. Одоо энэ дээр ийм юм дээр чинь цаашаа ухаалж ягаад л үзээд байх юу аах вэ? Хэрв үнэхээр тэр нөгөө манай хүн төөрхөн байна уу? За энэ цаашдаа яг юу гэж бодож чинь энэ хүн те дотроо ер нь цаашдаа энэ харьцааныхаа талаар юу гэж бодож чинь гэх жишээний тийм дэлгэрэнгүй бүр яг юу хувийн тийм онцлог хийлгэмээр байвал тэр Facebook-ийн чатаар холбогдороо яг энэ дээр бол жоохон тийм уншлах хийлгээд нэг тэр энэ хүний нэг тэр дотоод сэтгэл ямар бодолтой байгаа цаашдаа ер нь юу тийм яах бодолтой байна мэн гэдгийг нэг уншлах хийгээд үзчихмаар юм шиг санагдчих шүү түүнээс шинэ тэг мэдээж ингээд нэг жаахан тийм хуурамч байдал гарч ирэл энэ л да энэ төр чинь. Тэг хэлсэн үгэндээ уг үйлдэл хоёр зөрүүд байна л да энэ хүний. Тийм болохоор жоохон дэлгэрэнгүйгээр одоо нэг цаг хугацааны гарч шүүдэ зарим юм дээр тийм нэг хуурамч хүнд итгэл тэгэл нэг хуртагдаал тэгэл өөрийгөө шаналгаал ингээд өөрийгөө зовоогоод яваад ах чинь тийм болохоор дэлгэрэнгүй сайн хувийн уншлагаар л гоё яг тэр тухайн хүнийг бол дэлгэрэнгүй сайн мэдэж болно шүү ер нь бол тий. За тэгж л хэлчмаар л уншлаг боллоо да нэгдүгээр группийн уншлаг маань. Тий. За. Удахгүй нэг тийм шийдвэр гаргах. Тийм. За энэ үедээ цаашаа үргэлжлүүлэх үү болох уу гэдэг дээр нэг шийдвэр гаргах шаардлага ирэх гээд байгаа юм шиг л байна даа. За ингээд нэгдүгээр группийн уншлаг дууслаа. За одоо хоёрдугаар группийн уншлаганд орё. За хоёрдугаар группийнхэнд эхлээд уншлахын Oracle message card-аар яг тийм танд ертөнцөөс ойрын өдрүүдэд юу ирж байна вэ? Танд ертөнцөөс ойрын өдрүүдэд юу ирж байна вэ? Нэг бэлэг гэж хэлмээргүй юм байна. Ягаад гэвэл би сая нөгөө танд ертөнцөөс ойрын өдрүүдэд ямар бэлэг ирж байна вэ гэж ингээд яасан чинь бэлэг биш одоо бүр эсэргээрээ одоо жоохон уралт шарвалт жоохон тийм хуурамч байдал ирэхэр ч одоо тэр ч одоо бэлэг гэж хэлэх нь хайшин. Тэгэхээр зүгээр танд ертөнцөөс
ойрын өдрүүдэд юу ирж байна вэ гэсэн нь дээр юм байна гэдэг тэр сайн нэгдүгээр группийн уншлагнаас яг тэгж ойлголоо тийм ойлгогдчихно одоо тийм онцгүй юм ирж явах чинь бэлэг гэж хэлэх нь хаашаа юм тийм ээ. Тэгэхээр яг тэгж яалаа шүү. Тэгэхээр танд ойрын өдрүүдэд ертөнцөөс ямар тийм юу ирж байна вэ гэж асуусан дээр юм байна. Нэрэл хүн болгонд бас бэлэг ирээд авахгүй байх л та тийм ээ. За энэ группийн хувьд бол харин жинхэнэ хайр ирж байна гэж шүү. Бүр love. Энэ бол харин бэлэг байж болохоор байна шүү тийм. За энэ картаас. За хоёрдугаар группийн дөрөв өдрүүдэд ертөнцөөс за Wow, Twin Plum хайр Twin Plum нэрж ин гэж штэ. Twin Plum чинь одоо нэг юу штэ. Тантай уулзах хэвээр нөгөө зайны хүн эсвэл нөгөө нэг ихэрдүүл сүнсний холбогдолтой хүн ч нэрж ин гэсэн үг тийм. За танд ертөнцөөс ойрын өдрүүдэд юу ирж байна вэ? Оо юу. Амлаа. Танд ертөнцөөс ойрын өдрүүдэд. За хоёрдугаар группийн маань яалтчгүй л одоо сайхан хайр ирж байгаа юм байна. Үнэхээр л жинхэнэ за одоо тарот хөзрөө дэлгэж юм. За хоёрдугаар группийн ойрын өдрүүдэд ертөнцөөс юу ирж байна? Гайхамшигтай. World төзөр ирж байна. World бүх дэлхий. Русул гоё шинэ эхлэл, шинэ хайр. Гоё амралт. За тэгээд мөнх төгрөгөө жоохон нандгинж байгаа байдал ирж байгаа харагдаж байна да. Гоё шин ер нь шинэ эхлэлүүдийг тэгээд тэр нь айгүй гоё эрт хүчтэй уран зоригтой. За одоо нэг үзэр. За ерөөс асгарсан их хайр. За энэ бол гайхамшигтай гоё уншлаг болох төлөвтэй байна. За танд ертөнцөөс ирж байгаа юмнууд бол ерөөсөө л маш гоё хайрын бэлэг. За энийг би картуудаа яг шилдээ зөөж байгаа харнаа. Бас жаас энэ жижигхэн бичгийг хаалж харахгүй. За тэгэхээр одоо энэ дээр бол хараа юу гэр ариун байдал буюу өргөлийн сэтгэлийг өгөлгийн сэтгэлийг илэрхийлж байна те. Өргөл өргөх замаар хамгийн энгийн асуудал ч гэсэн ариун ёслол болж чаддаг гэж. Одоо өргөл гэдэг чинь бэлгийг хэлж байгаа те. Сэтгэлийн бэлгийг хэлж байгаа. За сүү загаа эдэний дээжийн өргөлийг ч хэлж байгаа. Хүмүүст өгж байгаа сэтгэлийн өгөлөг хамгийн жижигхэн юм байсан ч гэсэн те. Өргөл өглөг өгөх замаар хамгийн энгийн асуудалч байсан хамгийн жижигхэн бэлгийг ч байсан хүнд ингээд өгье гэсэн сэтгэлээс өгөхөр нөгөө нэг
Энэ нь болохоор маш их тийм ариун ёслол болж чаддгаа гэж байгаа байхгүй юу. Маш их өвлгийн одоо буйныг хураана гэсэн үг тийм. За тэгэхээр танд тийм одоо нэг энэ сэтгэлийг ч гэсэн хүнд өгнө гэдэг чинь агуу том нэг сэтгэлийн бэлэг байгаа шүү дээ. Хүнд сайхан нэмсгэлэл бэлгэлж болно. Хүнд сайхан ерөөсөө юм бүхнийг тийм өгөөл гэсэн сэтгэл байвал гэдэг шиг өгөх юм хүнд өөрөөс нь гараал ирдэг гэдэг шиг яг танд тийм сайхан одоо нэг өвлгийн тийм юг илэрхийлж энэ да тий. Та айгуу тийм өглөгч сайхан сэтгэлтэй хүн байгаа хэл та тий. Бурханлаг энэ дээр болохоор бурханлаг их сурвалж бол таны аврал хинч өөр газарч юмч биш гинэ. Зөвхөн өөрийгөө л хайрлах гэсэн санаа ямаа гэж. Энэ бол ерөөсөө зөвхөн өөрийгөө хайрлах гэсэн санаа. За өглөгийг бол одоо хамгийн гоё тийм сэтгэлийн бэлгээ гэдгийг бас илэрхийлээд энэ ян энерги буюу баланс те одоо нэг твин фламтайгаа одоо ингээд учирна гэдэг. Твин флам шин биш твин флам хайр гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ихэр дөлтөөгөө энэ насандаа уулзрах ёстой хин нэгэнтэйгээ учирнаа гэж байгаа. За тэгээд энэ abandoned гэдэг чинь тийм бас left out walk away cold гэн. За энэ intuition энэ intuition үзрэг татаад хараах юм. Intuition-аар юу илэрхийлж байна вэ гэдэг. Зүрх сэтгэлийн дуу хоолой гэж байгаа байхгүй тий. Дотоод мэдлэг зүрх сэтгэлийн дуу хоолой. За. За нэг хэсэг хүмүүст нь шин сайхан хайр ирж байна. За нэг хэсэг хүмүүст нь болохоор одоо энэ зүрх сэтгэлээсээ өчөөхөж байсан өглөгийг өгж зүрх сэтгэлийнхаа дуу хоолойг ингэж сонссноор зарим хүмүүсийн энэ бурханлаг хүч чадал энэ өглөгийн хүчээр өөрийгөө хайрлахын хүчээр одоо илүү хүчрэхийг хүчтэй сэргэж байгааг бас хэлж байгаа хүмүүс байна энэ дэр тийм. Тэгээ заримд нь бол шууд утгаараа шин их өртөлийнхаа хайртай учирч байна гэсэн үг. Тэр нь танд ингээд дотроос чинь тийм нэг тийм одоо дотоодын дуу хоолой дотоод хүнээс чинь одоо чиний нэг энгийн өөр хүнтэй уулзснаас илүү твин фламтайгаа уулзчаар нэг одоо юу гин угаасаа нэг бүр сэтгэл маш хүчтэйгээр татагддаг тийм энэ дотоод мэдрэмжийг илэрхийлж байгаа байхгүй юу. Тэгээ дотоодын бурхан чинь мэдээд бүр хүчтэйгээр ингээд татагдаад ингээд өөрийгөө одоо нэгсэнтэй ингээд хорж зогсоож чадахгүй одоо тэр магадгүй өөр амьдралтай өөр хин нэгэнтэй өөр одоо юу амьдралтай одоо эсвэл бүр одоо насны зургуудын хязгаартай бүр ямар байсан ч хамаагүй твин флам гэдэг юм чинь ерөөсөө нэг тийм одоо нэг боломжгүй харьцаан дээр орж ирдэг. Тэгээд одоо ямар сонголтыг хийхийг одоо нэг тийм хүний дотоодын сэтгэлээс нэг гэж нэг зайшгүй ингэж нэг сонголт хийх шаардлага гаргаж ирж ингэж уучирдаг харьцаа байгаа байхгүй. Твин фламтай хүн ихэнх нь одоо тийм нэг боломжгүй нөхцөл байдалд ингэж уучирдаг. Тэгэхээр энэ шууд л одоо энэ баг залуугаас хоёулаа ингэж багаас уучирсан харьцаанууд бол бас байгаа. Тэгвэл тэр маш цөөхөн харин яг яадаг вэ гэхээр одоо хин нэг нь гэр бүлийн амьдралтайж байдаг юм эсвэл бүр хоёулаа гэр бүлийн амьдралтай эсвэл айхтар тийм насны зөрүүтэй тэгсэн хэрнээ өөрийн мэдлгүй ингээд дотоодын сэтгэлээс ингээд хүчтэй таталцал үүсээд байдаг. Бие биенийгээ бүр ингээд нэг тийм одоо дотоод сүнснээс нь татаад одоо юу гэх ингээд дуудаад байгаа ихэр дөлн ихэр харьцаа нэг ижил энерги бие биенийгээ татаад байгаатай адилхан. Яг тэгж учирдаг учраас энэ харьцаа одоо ер нь холдож яхад хэцүү. Тэгээд твин флам дээр ихэр дөлүүдийн одоо энэ сүнсний хоорондоо учрах ёстой хүмүүсийн одоо юу гэх юм одоо жинхэнэ хайрын одоо мөн чанар гэдэг юмыг ойлгуулах гэж учирдаг гэсэн үг шүү. Ер нь бол тийм. Тэрэнд нас ямар ч хамаагүй байдаг, гарал үүсэл ямар ч хамаагүй байдаг, одоо бүр ерөөсөө тийм царай зүсч ямар ч хамаагүй байдаг, бүр ерөөсөө тэр мөнгө санхүүгийн харьцаа байдалч одоо ямар ч хамаагүй байдаг. Тэгэхээр хүчтэйгээр тэгж татагдж байгаа харьцааг ер нь твин флам гэж хэлтгэлтэй. Тэгээ энэ насанд учрах ёстой байсан. Тэр юугаараа хүчтэйгээр таталцаад байна. Сүнстэйгээ хүчтэй таталцаад байгаа учраас ерөөсөө тэр гадаад дүр төрх мөрөх гарал үүсэл ямар ч хамаагүй болчихдог байгаа байхгүй юу. Тийм.
За тийм харьцаа танд одоо тун удахгүй ирэх юм байна ойрын өдрүүдэд. Таны нэгэсэндээ тэр твин фламыг одоо бэлтгэгдэж байгаа гэсэн үг шүү тий. Уулзуулахаар, тааруулахаар. За тэгээд the world үзэр болохоор бүх дэлхий гэсэн үг. Одоо ёстой бүх дэлхийг л одоо нөгөө тэ ийм нандинсан, маш нандинсан сэтгэлдээ бүр маш ихээр нандинсан одоо тэр харьцаа шинээр ингээд одоо өөр та нэг юм ингээд одоо хардаг ийм дотны ийм одоо тэр бүр ингээд яг л энэ нэгэн биений чинь нөгөө тоо шиг тийм хүнээ ингээд олоод хамтдаа ингээд нэг одоо энэ юусэн ингээд учрах ёстой хүний жинхэнэ хайрын сэтгэл нь асгарсан юм хүний харьцаал ирэх гээд байна л та одоо яг тэр бол та одоохондоо бол ийм яг нэг юм амралтын байдалтай өөрийнхөө тэр твин фламыг ирж яваа гэж мэдэхгүй одоо сайхан амраал байж байна. Энэ дээр айгүй хөөрхөн магадгүй таны энэ одоо энэ амралт аваад байж байгаа байдал чинь зүрх сэтгэлийн нэлийн ингээд шаналцсан өмнөх харьцааны одоо ч үгүй юм эсвэл ингээд нэг тийм үнэхээр нэг тийм сэтгэл санаа нэг хоосорсон бүр нэг амьдралд нэг тийм хөгжилтэй сайхан гоё юм байхгүй болсон юм шиг танд тийм санагдаж байгаа болохоор та энэ орноосоо ч нэг босох хүсэлгүй ер нь тэгээд нэг хайр сэтгэл гэдэг юм одоо яг өмнөдөө байдаг ч юм уу байдаггүй ч юм уу ер нь надад баг тийм байхгүй ахмах гэж бодоод ингээд байж итэл одоо танд тийм жинхэнэ хорвоо ертөнцөөс ирж байгаа юм чинь шал өөр үнэхээр ингээд нандинмаар маш гоё тийм та тэр харьцаандаа бүр ингээд бүтэн болж ингээд дүүрэх тийм одоо сайхан хайрын харилцаа ярих гэдэг наал гэсэн үг. Та тэрийг харин эренгүүт бол харин зүгээр өстө нөгөө мордод гарнаа гэдэг шиг энэ уйдгартай гонигтэй энэ өдөр хоногийг өнгөрөөжсэн харьцаа бүр шал өөр ингээд амьдралд тий жинхэнэ зүрх сэтгэлээсээ ингээд нэг хайрыг ингээд асгасан тий хамтдаа хөгжөлдсөн хүнийг тун удахгүй танд тийм хүн чинь ирэх юм дээ. Тийм та ямар хүүстэй тийм эрэхтэй хүн байна уу эмэгтэй байна уу хамаагүй одоо эсрэг хүсний чинь тантай ихэрдэл чинь ирэх юм байна л гэж. Тэр хүнтэй уулзрахаар бүр амьдрал бүр шал өөр ийм одоо нөгөө хайр гэдэг чинь ийм гоё байсан юм уу гэдэг юмыг л одоо жинхэнэ мэдэрнэ л гэсэн үг л дээ. Тэгээ жинхэнэ зөв замдаа орно гэдэг шиг тийм хайр сэтгэлийн амьдралын хувьд. За ийм л бас сайхан бэлгэрж байгаа юм байна да танд удахгүй. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлөж байна. Төлөвлөгөө харьцаатай учрах байгаа хүмүүс байна да. За ингээд одоо 3 дугаар группийн уншлага эхлэе. За эхлээд Oracle картаас мессеж авъя. За 3 дугаар группийнхэн дуудахгүй хорвоо ертөнцөөс яг юу ирж байна вэ? За ийм 2 карт. Awakening, Limitless гэдэг. Limitless Awakening. За 3 дугаар группийнхэн хорвоо ертөнцөөс ямар
юм ирж байна вэ? Ямар бэлэг ирж байна вэ гэдгийг. За 3 дугаар группийнхэнд бол ер нь дотоодын хүчтэй сэргэлт. Дотоод бурхны хүчтэй сэргэлт ирж байна. Өөрийгөө эдгэж ангаах цаг ирж байна гэж юм шүү. Limitless гэдэг чинь хязгааргүй тий. Хязгааргүй тийм. Сая хажигдаг байсан байна. За энэ үзүүлбэрээс хаад 3 дугаар группийнхэнд хорвоо ертөнцөөс ирж байгаа. Мессеж карт авъя. Бэлгийн хорвоо ертөнцөөс ирж байгаа юу ирж байна вэ гэж мессеж картыг гаргаж өгөөч. Loyalty. За одоо тарот картаасаа дэлгэчгээд за тэгээд уншлагаа юм дээ. За 3 дугаар группийнхэнд хорвоо ертөнцөөс ирж байгаа. Бэлэг хорвоо зөс юу ирж байна вэ? Ямар бэлэг ирж байна вэ гэдэг карт авъя. Баста гайхамшигтай гоё хөзрүүлдэл гэрч байна. Ер нь болохоор дөрөг өрөвдөхний за одоо нэг үзэр за энэ бахан. За тэдэнд болохоор яг юу ирж байна вэ гэдэг дээр тийм ээ. Limitless хязгааргүй гэсэн. Хязгааргүй их сэрэлт. Тэгээ сэрэлтийг илэрхийлж байна. Магадгүй ч яг энэ сүнсний сэргэлт тийг илэрхийлсэн хөзөр гарч ирж байна. Тийм хамгийн гайхамшигтай арга замаар хүлээн авахд нээлттэй байгаагаа мэдрээ. Бурхан юу ч хэнийг ч ашиглаж чаднаа гэж байгаа байхгүй. Хязгааргүй бурхны хүч бол ямар ч хязгаар байхгүй. Тэгэхээр хамгийн гайхамшигтай арга замаар гэж шүү. Хамгийн гайхамшигтай арга замаар хүлээн авахд нээлттэй байгаагаа мэдэр гэж юм. Тэгэхээр та болвол энэ дээр хүчтэй сэргэлт гэсэн хөзөр гарч иж байгаа хгүй. Дотоодын одоо нэгсэндээ сүнслэг замын хөгжил, сүнслэг замын эрч хүч нэлээд тийм сэргэлт, шин сэргэлт танд одоо ирж байна гэсэн үг. Тийм сүнсний сэргэлт ирнэ гэсэн үг. Тэгээд тийм одоо энэ дээр ингэж аахгүй яг эзэн минь гэд те намайг сүнслэг хонь мэт амьдралаас сэргээгээч гэд би таныг өөрийн зүүн совин эрүүл ухаанаараа сонсох болтугай гэж байгаа байхгүй. Тэгэхээр танд шин сэргэлт ирэх гээд байна. Тэр нь хязгааргүй хүчтэй одоо сүнслэг сэргэлт ирэх гээд байна гэдэг. Тэгээ энэ дэр болохоор тийм өөрийгөө одоо нөгөө self worth value time to heal өөрийгөө одоо эдгэх цагаа. Энэ цаг бол одоо таныг өөрийгөө эдгэх цаг ирж байна гэд. Тийм.
өөрийн үнц нь өөрийгөө үнэлэх тэгээд эдгэрэх цаг ирж байна. Нэгсэндээ танд сүнсний сэргэлт ирээд өөрийгөө эдгэж ангаагаад тэгээд сүнсний сэргэлтийн хязгааргүй хүчтэй ямар хүчрхэг байдаг вэ гэдгийг л ирэх тийм бэлэг ирэх гэдэг л да. Энэ ч гэсэн light hearted гэж байгаа байхгүй. Light hearted гэж чинь одоо нөгөө нэг гэрэлт гэгээлэг сүнс гэсэн. Тийм. Хөнгөн сэтгэлтэй бөгөөд дасан зохицох. Гэрэлтэн эдгэрч буй зүйлийг одоо тийм нөгөө нэг олж мэдэх, өөрчлөх гэсэн. Тийм. Things coming to light heal гэдэг. Ерөөсөө л энэ тэр чигээрээ сүнсний сэргэлтийн талаар ярьж байна. Тэгээ сүнсний сэргэлт нь болохоор танд тийм өөрийгөө эдгэж ангаагаад энэ сүнслэг замын нөгөө нэг гэрэл гэгээтэй замыг олж харах шин одоо юу гэх юм сүнслэг замын хөгжилд орох сүнслэг талаар хязгааргүй маш хүчтэйгээр маш хурдтайгаар шүү бас. Энд дээр маш хурдтай 8 of Wands гарч ирсэн. Маш хурдтайгаар танд тийм сүнслэг шин сэргэлт ирэх гээд байна л гэсэн үг. Та одоо ч гэсэн ингээ хөгжөөд явж байгаа хүн байгаа. Тэгэнгүүт нэг хэсэг юм одоо юм зогсон байдалд ордог ах сүнсний сэргэлт. Дандаа ингээ хурдтай ингээ бүр ингээ яваад байдггүй. Нэг хэсэг зогсоод, нэг хэсэг яваад, нэг хэсэг зогсоод, нэг хэсэг яваад ингээ сүнсний сэргэлт бол угаас ер нь тэгж явагддаг. Зарим үед ингээ нөө гаццсан зогсон юм шиг байгаад байгаа энэ байдал нь болохоор яадаг вэ гэхээр өөрийгөө эдгэж ангаах цаг хугацаанд ордог байхгүй юу? Тэр үедээ өөрийгөө эдгээгээд өөрийгөө хайрлаад энд магадгүй зарим нь одоо нэг өөрийгөө тустай ганцаараа өрөөнд суугаад өөрийгөө ингээд хайгаад эдгэж ангаагаад ингээд нөгөө нэг уучраа олохоо гэсэн зарим үед ингээд гацалтанд орсон байгаа үедээ гайхаад яагаад ингээд энэ гацчих вэ? Яагаад урагшлахаа байчих вэ гэд ингээд гайхаад badж байгаа. Тэр үедээ та зүгээр л бурханд хорвоо дэлхийд энэ би хязгааргүй хөгжинө гэдэгтээ итгээд зүгээр ингээд энэ нохоо шиг сайхан ингээд нэг trust энэ итгэлцэл believe-ийн ч гэсэн итгэлцэн шүү дээ итгэлцэл. Тэгээд амар тайван өөрийгөө эдгэж ангаагаад байж гэж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь хязгааргүй хүч, хязгааргүй урагшлалт танд бол удахгүй хурдтайгаар ирнэ. Энэ тийм яг одоогийн цаг мөч чинь бол жоохон юм гацалтын байдалтай жоохон сууж байгаа. Тийм урагшлахгүй байгаа юм шиг одоо нэг бүр зогссон юм шиг танд тгий санагдаад яхаа мэдэхгүй байгаа бол тэрэн дээр бол тийм зүгээр асуудалгүй л гэж байгаа байхгүй. Удахгүй одоо энэ од олноо. Маш хурдтай тийм од болно гэдэг нь сүнслэг хөгжлийн тийм өндөрт хүрнэ л гэсэн үг тийм. Энэ ч гэсэн маш хурдтайгаар ирж байгаа. Тэгээд тэгсний дараа танд болохоор юу ирэхөөр маш одоо тэр чинь ингээд сүнслэг замын хөгжилч гэсэн чинь хөдөлмөр шүү дээ. Хөдөлмөрлөөд яваад байгаа байхгүй юу? Урагшлал хөдөлмөрлөөл, суралцаал, мэдрээд тэгээд явж байгаа. Тэгэд тэр тун удахгүй тань дахиад ирнэ гэж байгаа. Огт ирж байгаагүй огт сүнслэг зам мэдхгүй хүмүүс шинээр хүчтэй сэргэлт ирнэ гэж. Мэдээд урагшилж байгаа өнд жоохон энэ гацалтсан байж байгаа байдал нь өөрийгөө хайрлахыг яг энэ цаг хугацаанд гаццсан байгаа юм шиг энэ цаг үед өөрийгөө маш ихээр хайрлаж өөрийгөө хүчтэйгээр эдгэж ангаагаад тэгээд тэрний дараа одоо урагшилж эхлэхийг тийм хорвоо ертөнцөөс одоо танд ирж байгаа бэлгэн тийм бэлэг байгаад байна л да. Та тэрний дараа маш гоё энэ дараа бүр мөн хөзөр бас од хөзөр хоёулаа гарч ирж байгаа байхгүй юу? Од сар хоёр хөзөр. Тэгээд энэ Empress гэдэг тадыг ийм Empress болно гэдэг. Empress гэдэг чинь өөрөө маш тийм одоо юу гэх юм одоо эзэн хатан гэх юм уу тийм шүү дээ тийм. Тэгэхээр маш хүчрэхэг болохыг хэлж байгаа. Хаста өөрөөс чинь юм гэрэл цацарсан хүчрэхэг. Тэгээд нар сар тий аль нь ч энэ өндөрт энэ холд тэнгэрт байдаг. Тэрэнд танд асар хурдтайгаар хүчтэйгээр ирж байгаа гэх. Тэрний дараа та тэр дээрэнгүй юм хийх ажил
бүр ингээд араасаа ундарсан шин санаа оноо бүх юм араасаа ундарсан маш их тийм хөдөлмөрч бүтээлч хүн болно гэж магадгүй таны нөгөө нэг сүнслэг талынхаа хөгжилд хийх ёстой нөгөө ажил өөрийгөө нөгөө олоод мэдээд тахаар энэ сүнс чинь дотроос юу хийж чадахыг чинь юу хийх боломжтой гэдэг юмнуудаа та өөрийгөө олж мэдэнгүүт хийх юмнуудыг чинь сонголт маш их юм олон болоод та маш их бүтээлчээр болж урагшлна гэж хэлээд байна л да таныг. За тийм хязгааргүй гоё одоо тийм бэлэг ирж байгаа юм байна. Бэлгэнд бол ерөөсөө хязгаар байхгүй шүү тий. Одоо жишээл энэ дэр жишээ нь 8 боломж танд болж байгаа. Энд ч гэсэн бас адилхан 8 ийм боломж. Та бүр тэрийг чийчмаар, энийг чийчмаар, ер нь бүгдийг чадчихмаар ингээд санагдана. Тун удахгүй. Тэгээд нэг юм ингээд нэг шин санаа болохоор араасаа нөгөөх нь хоорондоо уйлдаад энийг би чадж байгаа юм чинь та энийг ч бас чадах юм байна. Бүр тэрийг ахаад чи нэг чийгээл ерөөс ингээд нэг юм араасаа цовсон юм гоё шин санаанууд орж ирээд та тэрэн дээр маш гоё тийм бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөнө гэсэн. Танд тийм гоё шинэ бэлгээр үнэхээр тэр нь юутай холбоотой? Ерөөсөө энэ сүнслэг замын хөгжилтэй ч л холбоотой. За их л гоё тааламжтай маш сайхан таныг юм гоё өндөрт хүргэх, бүтээлж болгох. За гайхамшигтай гоё бэлгэрж байгаа юм байна танд тийм. Та тэрний дараа энэ ирсний дараа бол зүгээр асар ирч хүчтэй тий урагшлна гэж байгаа. Яг одоогийн цаг мөч дээрээ болохоор тий таныг нэг өөрийгөө ингээд нэг хайрлж өмнөх нэг жоохон байгаа одоо юу гэх юм тэр эдгээл дангаалтан дээр л өөрийгөө жоохон анзаарчих гэж одоо тэрэндээ цаг мөчөө зориулчих гэж байгаа байхгүй юу. А тэгээ би тэр нь ангаар ангаагцсны дараа би урагшлна гэдэгтээ бол итгээрэй гэд. Ягаад би гацчих ягаад би ингэж өгч нөгөө нэг санаа зовлт байхгүй шүү л гэж байгаа. Тэгсэндээ пауз авч байхгүй юу. Бүр зарим пауз авахаас гадна байсан газар дээрээ зогсохыг шийдэж байгаа. Бүр байснасаа доошоо орцсон юм шиг бүр болохоо байцсан юм шиг санагдаж байгаа нэг хэсэг усууч байгаа. А тэр нь яах гэж нэхэр ном сумыг нөгөө харуулахын тулд өндөрт гаргахын тулд илүү хойш нь сайн татчихагаад харуулахаар бүр хамгийн хол явдаг шиг. Тэ? Энэ бариан дээрээсээ ингэж нэг урагшлах өөр хойш нь ингэж татчихагаад тавихаар илүү хүчтэй илүү хурдтайгаар одоо ингэж харагддаг шүү дээ тийм номны сум нь хойш нь татах тусмаа илүү хурдтай урагшилдаг. Яг тэрийг бас хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр ингэж итгээрэй гэдэг юм. Зүгээр тайвшраад итгээрэй. Энэ цаг хугацаа чинь өөрийгөө ангаах цаг хугацаа шүү л гэж хэлүүлж байгаа. За танд ийм гоё бэлэг мессеж ирж байгаа юм байна тий. Энэ бол гайхамшигтай гоё бэлэг та хор баяртанцаас удахгүй хүлээж авах юм байна. Гуравдугаар группийнхэнд бол бэлэг гэж хэлж болохоор юм байна. За хоёрынх нь ч гэсэн бас бэлэг байсан. Нэгдүгээр группийнхэн маань харин эсэргээрээ жоохон онцгүй бэлэг байхад ах шиг үлээ. Тэгээд хор баяртанцын чинь хүн болгонд тий нөгөө юу ирж байгаа мэддэхгүй байх тусмаа тий одоо нөгөө сюрприз гэдэг шиг юу штэ тий. Тэгэхээр бүх хүн яг л нөгөө өөрийн цаг хугацаанд амьдарч байгаа болохоор заримд нь таатай гоё бэлэг заримд нь таагүй жоохон тиймэрхүү бэлэг ирчил байгаа юм байна да гэж 3 группийн уншлагыг уншиж сууж яхад бүр эрстэйс шал өөр мессежүүд гарч ирлээ. За тэгээд хамгийн гоё нь 3 дугаар группийн юм байна гэж тийм бодож байна. За ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөё. За өнөөдрийн уншлагыг хүлээж авсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа, талархлаа. За амжилт хүсье.